Хамтаа үзэгчтэй маш их баярлалаа, хөтөлбөр үргэлжлэн хөрч байна. Яг одоо та бүхэндээ зочноо уулзахад бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн зочноор доктор профессор Ундраг хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Өнөөдрийн мэнд төргий. Өнөөдрийн мэнд төргий. Баярлалаа. Урилгыг мань хүлээн авч ирсэнд их баярлалаа. Тэгээ өнөөдөр бол үзэгчдтэй маш хэрэгтэй олон мэдээ мэдээллүүдийг хүргье гэж бодож байна. За ярианы эхлэлд өөртөө чинь бас гоё дэлгэрэнгүй танилцаад хэдүүлээ яриагаа эхлүүлье гэж бодож байна. За ямар ч байсан Монголдо боловсрол эзэмшсэн. За тэгээд Монгол болон гадаадд боловсрол эзэмшиж явцад босон юмнуудыг бас илүү яриул зүгээр ах гэж бодож байна. За Германд боловсрол эзэмшсэн, Англид, за Канадад. За тэгээд ажиллаж исэн улс орнууд маань болохоор Англи, Испани, Франц. За тэгээд Канадад хөдөлмөр эрхэлж агаад. За тэгээд яг одоогоор болохоор багал орчны чиглэлээр ерөнхийдөө Монголдо төсөл хөтөлбөрүүд удирдах явдаг. Монголын одоо төслийн зохицуулагчийг хийж явж байгаа. Тэгэхээр нэлээд ийм тэгээ энэ хүртэл яг болсон бэ гэх. Тэгэхээр мэдээж хэд хэдэн хэл сурах шаардлага гарсан. За олон улсын мэдээж олон сертификатуудыг эзэмших шаардлага гарсан. Тэгээ энэнд яг өнөөдрийнхөө ажил мэргэжлийн хувьд ийм төвшинч гэдэг юм уу те яг өөрийнхөө хувьд амжилттай байх нөхцөлийг нь гадаад хэл бүрдүүлж өгсөн. За англи хэлийг сургууль сурж исэн яг А, Б-г сурж исэн гэвэл худлаа болчихно. Тэр хэлийг болохоор явцдаа бид нэр англи хэлээр хичээл үзэж исэн учраас бид түүнийг шууд суралцсан. Яг хэлсэн хэл маань болохоор сургуульд нь сурсан хэл маань болохоор турк хэл болон орос хэл. Тийм. Тэгэхээр бусад хэлнүүд нь ингээд сүүлд нь ингээд орж ирж исэн. Тэгээ нийтдээ 5 хэлээр ярьдаг. Тэгээд гадаад хэл маань өөрөө биднэрт маш олон өвд хаалгыг нээж өгдөг юм байна. Олон соёлыг биднэрт таниулдаг юм байна. Эргүүлээд бид нарыг нөгөө дэлхийд өрсөлдөх чадамжийг нь хин нэгэнтэй те өрсөлдөх чадамжийг маань биднэрт бүрдүүлж өгч чадсан. Тэгээ айгүй олон боломжуудыг одоо англиар бол unlock гэдэг, монголоор болохоор өвд хаалгыг нээж өгсөн. Хэл бол өөрөө айгүй том бас түлхүүр юм байна. Одоо ч тэрийг бас орхиогүй байна. Тэгэхээр гадаад хэлийг яг гадаад иргэн шиг тэр соёлд нь бас суралцах нь өөрөө биднэрт айгүй том давуу талыг үзүүлдэг юм. Тэгээ мэдээж бүх юм давуу сул талтай байдаг учраас гадаад хэлийг, гадаад соёлыг хит их авсны ар дээр Монголдо ирээд ажиллаж хөдөлмөрлөх гэхээр бас маш олон сэтгэхүйн өөрчлөлтүүд гарч ирдэг. Нөгөө хүлээж авах чадамж магадгүй өөрийгөө илэрхийлэх чадамжууд маань бас ондоо байдаг. Тэгэхээр гадаадд төгссөн хүмүүс бол бас нэлээд бэрхшээлтэй тулгардаг баг. Жижиг. Тийм. Тэгтээ давуу талууд нь бол айгүй өндөр. За цалин мөнгө, за карьер, магадгүй өөрсдийгөө олон улсад хинтээ ч хамаагүй хаач явж исэн өөрийгөө илэрхийлэх чадамжтай даяарчлагдсан хэлүүдээр ярих маш олон боломжуудыг олгож өгч байгаа. Тийм. Тэгэхээр бас ер нь бол энд нөгөө ирсэн зарлаг маань дүүнэрийг дараагийнхаа үеийг магадгүй манай хүүхдүүдийн үеийнхнийг бас тэр боломжийг бидний шиг 20-30 мянган доллар төлж сурах биш. Түүнээс бага төлбөрөөр маш хэлбэр аргаар, за хэлбэр гэхээр бүр хэтэрхий хэлбэршүүлээсэ гэж бодож байна. Илүү боломжтой цэгцтэйгээр системтэйгээр авах боломжийг бас бүрдүүлж хүүхдүүдэд, залуучуудад, эцэг эхчүүдэд танилцуулах гэж байгаадаа би бас айгүй баяртай. Маш том боломжийг яг таны хэлснээр одоо дэлхийд өрсөлдөх чадварыг бас хүүхд залуучуудаа бас нээж өгөхөд бол өгж байгаа тийм үйл ажиллагаа нь бол явагдаж байгаа. Тэгээд яг одоо энэ ерөнхий боловсролын сургуулаа төгсөж байгаа хүүхд залуучууд ч гэдэг юм уу. За ер нь яг нэг 8 дугаар ангид ороод за ер нь цаашдаа яах вэ? Хаашаа гадаад явж сурах уу? Яах вэ? Их хүүгээл ингээл эцэг эхчүүдтэй ингээ ярилцаа ингээ байж байгаа хүүхдүүд бол зөндөө байдаг бол гэж бодож байна. Яг тэр хүүхдүүдэд бол маш том боломжийг бол олгох гэж байгаа. За энэ талаарх мэдээлэл хэдүүлээ одоо сайхан дэлгэрэнгүй хүргэе. Тийм. За Royal Canada хэмээх одоо сургууль байгаад байна. За энэ сургуультай эхлээд хэдүүлээ сайхан танилцъя. Яг үйл ажиллагаатай дэлгэрэнгүй сайхан танилцаад байгаа. За тэгээ за яг л бусад улс орны адилаар одоо хувийн болон төрийн өмчт сургуулиуд байдаг, ахлах сургуулиуд. За тэгэхээр Royal Canada High School маань болохоор Канадын Онтарио мужид албан ёсоор бүртгэлтэй хувийн ахлах сургууль. Өөрөөр хэлбэл 9, 10, 11, 12 дугаар ангид хүүхдүүдийг элсэн суралцуулдаг. За тэгээд сургууль маань болохоор ерөнхийдөө нийтдээ 6 бүлэг одоо мэрэгжлийн чиглэлээр бэлддэг бол яг албан ёсоор бэлдэж байгаа ч гэсэн нэмэлтээр хүн жишээ нь
одоо урлаг тал руугаа илүү ороод ирээ гэх юм бол тэнд бас нөгөө судлагдхуунууд нь байж идэг. За тэр одоо ингээд зөвшөөр дэлгэрүүлэг тайлбарлыг бол ихтэй сургуульд элсэн суралцахад суурь шаардлагууд байдаг. За энэ хичээлүүдийг заашгүй авч үтсэн байх хэрэгтэй буюу кредит өргөсөн байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тухайн хүүхэд одоо эдийн засгаар за магадгүй аль эсвэл маркетингаар сурах гэж байгаа эсвэл бүр одоо тархины мэдрэл судлаар сурах гэж байгаа байх юм бол нарийн мэргэжлүүд байдаг. Тархины мэдрэл судлаар сурах гэж байгаа бол за энэ хүүхдүүд Йоркийн их сургууль, Торонтогийн их сургууль сурах гэж байгаа бол ийм шаардлагуудыг авсан байх ёстой гэх сургуулиуд бүр ингэ нээлттэй тавьсан байдаг. Тэдгээр шаардлагуудын дагуу 9, 10, 11, 12 дугаар ангиудаа элсэн ороод зөвхөн тэрийгээ сурж агаад явц нь өөрөө Торонтогийн Онтарио мужийн ийм боловсролынхаа сайтн дээр тэр хүүхэд өөрийн гэсэн ийм бүртгэлтэй болж орж ирдэг. За бүртгэгдсэн хүүхэд яадаг вэ гэсэн чинь тэр нөгөө нэг өөрийнхөө явцын хичээлийнхаа дүнгуудээр эренблэгдэж дээш доошоо явсаар байгаад тэрийг харж идэг гэсэн чинь нөгөө ихтэй сургуулиуд маань бүртгэлээ авч идэг. Бид нэр эндээс дээш гүйцэтгэлтэй хүүхдийг авна гэд. Тэгэхээр тэр хүүхэд маань за магадгүй 11 дугаар ангиас орсон байх юм бол 11, 10 дугаар ангийнхаа гүйцэтгэлээр тэр хүүхэд эренблэгдэж дээш явж байгаа өөрийнхөө сонирхож байгаа 12 сургуулиас нэгэн зэрэг урилга авах боломж үүсдэг. За тэгэхээр тэр урилгыг авахын тулд магадгүй тэр сургуульд элсэн суралцахын тулд Монгол паспорттай хүүхдүүд яадаг вэ гэж одоо эндээсээ сургуулаа төгсөн наалцын шалгалт өгнө. Энд тэнд очиж маш ихээр зохион бичлэг эссе бичнэ. За тэгээд эргүүлээд бөөн референс авна. Шатараалнууд их байна шүү дээ. Манай яг Монгол паспорттай хүүхдүүдэд нэлээд олон шатараалыг гүйцэтгэж агаад очиж тэрнээсээ боломжийг хүртдэг бол заримдаа боломжийг ч хүртэхгүй байх тохиолдол байдаг. Туйлаас хүсэж исэн орн руугаа хүртэл явж чадахгүй өөр орн руу явж явах тохиолдол байдаг. Тэгэхээр тэрийг нь Royal Canada High School маань яаж өгж байгаа юм бэ гэхээр элсэн суралцж явах явцад та өөрийн гэсэн бүртгэл кодтай болно гэж байгаа. Тэр боловсролынхаа яамн дээр Монгол хүүхдөө Монгол улсаасаа ч гэсэн одоо суралцсан байгаа. Монгол паспорттайгаа байх та. Заавал Канадын ногоон паспорт эзэмших шаардлагагүй. За тэгээд тэр хүүхд маань ингээл бүртгэлтэй орчихсон оноо нь харагдж байгаа үед ихтэй сургуулаас ерөнхийдөө 12 дугаар ангийнх нь 12 сараас өмнө гэж байгаа. Ерөнхийдөө 10 сараас 12 сарын хооронд хичээлийн жилийнх нь урилганууд ирээл эхэлнэ. За тэгэл урилгынхаа дагуу хүүхэд маань сонголтоо хийж эхэлнэ. Тий, 8 хүртэл сургууль сонгох боломжтой. Яагаад юун дээр тулгуур сонгоод байгаа гэхээр нэгт байршлаасан сонгоно ихтэй сургуулаа. За тэгээ эргүүлээд мэрэгжлийг олгож явах явцад 3 дугаар курсээс ажиллаад сурах боломжтой юу үгүй юу? За өгж байгаа тэтгэлэг нь ямар байх юм? Тэтгэлгийг авахын тулд би юу хийх хэрэгтэй ингэх зэрэг мэдээллүүдээс хамааруулаад хүүхэд нөгөө 12-оос доошо буулгасаар агаад 12-оор хязгаарлагддаггүй. Ер нь бол яг өнгөрсөн түүхээр харах юм бол 20 гаруй сургуулиас ирэх боломжтой. За тэгээд 6-аас 8 сургуулийг авч үлдэнэ. За тэднэртээ 12 сарын сүүлээс эхлүүлээд ерөөсөө ярилцлагын тасралтгүй явж эхэлдэг. Явсаар агаад 3 сар гэхэд хизээний ярилцлагууд дуусчихсан өөрийнхөө сургуулийг сонгочихсон. Байх боломжийг одоо энэ сургуульд сурж явах явцад олгодог. Энийг болохоор өөрөөр яаж авч болох вэ гэх юм бол манай хүүхдүүд 12 дугаар ангиа төгсөж болно. Төгсчөөд түрүүний хэлжсэн шиг ихтэй сургуулаа олно. За явах мөнгөө олно. За тэр сургууль тэнцэн магадгүй зарим оюутнууд хүүхдүүд бол 12-оо төгсчөөд 1-2 жилийн гэп авч байгаа. Тэр гэп авч авах хугацаанд маш ихээр хөөцөлдөж байгаад заримдаа одоо бүтлгүүтэх тохиолдол гарч байгаа. Зарим нэг нь бол үнэнхээр хичээж байгаа явдаг. Явахдаа төлбөр нь одоо 38-39 мянган доллар төлж явах тохиолдол гардаг. Тэгвэл Royal Canada маань сурж явах явцад нь ихтэй сургуулиудаа ярилцлага хийж явахдаа дор хай семестр болгон дээр нь 10 мянган доллар бүр дор хай минимум нь байж болоход хамгийн бага боломж нь 10 мянган долларыг хасдаг төлбөрөөс нь. За 36 мянгаас 26 мянга боллоо. Тэгвэл 26 мянга дээрээс нь чи ийм гүйцэтгэлтэй байх юм бол сургуулаас танд одоо тэтгэлэг олгоно гэх юм. Тэгэхээр тухайн хүүхдийн өөрийн маань нөгөө хүсэл сонирхол тэр их тэмүүлэл маань за тэгээ эргүүлээ хичээлийнхаа явцад маш сайн сурж ийсэнгууд нь өөрт нь хэрэг болоод тэгээд төлбөрийг одоо хамгийн доотлолтой 16 мянган доллар төлөө явж байгаа хүүхд байна. Зарим нэг бүр мундагуд нь бол 4 мянган доллар төлөө сурч байгаа. Тэгэхээр 4 мянган доллар Монгол руу
ингээ ханшийг харах юм бол 10 сая төгрөг. Өнөөдөр Монгол байгаа дундаж ахлах сургуулийн төлбөр өөрөө 10 саятай байгаа. Тийм шүү тий. Тийм хэмжээнд очтол өөрийнхөө Монгол паспорттай байж байхдаа та тэрийг хийж болно. Одоо тэр сурагч маань гэп авахгүйгээр. Тийм байна. Гэп авахаар л заримдаа хүн ингэдэг нөгөө сахилга батхгүй л ах юм бол магадгүй бүр нөгөө нэг юм зүрх сэтгэлээ зариулаагүй л ах юм бол тэр хүүхэд маань дунд нь алдагдах гад байдаг. Хэлэх ажил гэж. Харин тийм тий. Ер нь тийм тэгээд яг ингээд одоо ер нь бол ерөөсө бүх цаг хугацааг л хэмнэж өгч байгаа юм байна гэж бол бас ойлголоо. Тэгэнгүүт л таны ярианаас бас нэг анзаарэгдэж байгаа зүйл нь юу вэ гэвэл энэ сургууль танаа сургуульд одоо ингээд элсэж орж байгаа хүүхдүүд маань тодорхой хэмжээний хэлний мэдлэгтэй ч юм уу одоо ийм нэлээд төвшин өндөр хүүхдүүд л орох хэрэгтэй юм шиг санагдаж байна л да. За энэ нь яг яах хэрэгтэй юм те яг тийм хүүхдүүд орох хэрэгтэй тийм үү. За мэдээж нөгөө нэг төрлөх хэл мэтчгээ ярих нь бол одоо угаасаа боломжгүй байгаа. Олон жил үтсэн хэрнээ манай үеийн хурцлагддаг шүү дээ. 10 хэдэн жил 20 хэдэн жил үтсэн хэрнээ би англиар ярьж чадахгүй байна ч гэдэг юм уу. За тэгэхээр тэрийг болохоор нөгөө дадлагжих, дасгал хийх, бэлтгэх тэр боломжийг нь бид нар одоо Монголдо үзүүлье гэж байна. Тэр хүүхдүүд маань 9, 10, 11, 12 дугаар ангидаа суралцах гад ирсэн үед англи хэлний төвшингийн шалгалт авна. За тэгээд тэр маань ингээ болохгүй байх юм бол үндсэн хөтөлбөр дээр маань заалшгүй сонгон суралцах 2 хичээл байгаа. За ер нь бол 3 хичээл байгаа. Нэгдүг нь болохоор ESL буюу яг англи хэлийг үзнэ. Түүнээс гадна дахиад англи хэл гэдэг хичээл маань өөрөө яадаг вэ? Монгол хэлний утга уран зохиолын хичээлүүд ихтэй сургуульд ордог шиг орж ирнэ гэсэн. Хүүхд маань Канада улс маань өөрөө нэлээд бичвэр суурилтай хэл. Маш их ингээд бичүүлэх хэрэгтэй болдог учраас бичвэрийн хэлэн сайжрах нь байна. За тэгээд нөгөө утга найруулга, грамматик юу гэдэг бүх юмн дээрээ хүүхд маань өв төгш болон суралцах боломжийг 9 дугаар ангиас нь олгодог. За тэгээд 3 дахь айгуу чухал хичээл нь юу вэ гэвэл Онтарио мужийн иргэний шалгалт өгөх хэрэгтэй болдог. За. Онтарио мужийн иргэний шалгалтыг нэг бол өөрөө төлбөрөөр төлөөд бие дагаад үзэж өгж болно. Заавал сургуулиар дамжихгүй. Эсвэл бид нартай хамт нэг кредитийн хичээлийг бүтэн жил үзэж агаад тэр хүүхэд шалгалтандаа ороод тэмцээд явж болно. Тэгэхээр нөгөө Монголынхаа Монгол гэдэг юм улаан паспорттайгаараа Онтарио мужийн иргэний шалгалтыг өгдөг байна. За энэ 3 хичээл бүр заалшгүй буюу нөгөө англи хэлний суур төвшин гэдэг юмыг бол бид нэр заалшгүй шаардна. За тэрийг тэгвэл би англи хэлгүй юм чинь ингээд магадгүй сонсож байгаа хүмүүс байх юм бол битгий агаараа. Тэгвэл бид нар өөрсдөө зөвхөн англи хэл биш бусад эрдмийн хичээлүүдээ. За хим, физик, биологи, математик. За тэгэнгүүтээ дахиад цаана байдаг өшөө нарийн мэрэгжлийн хичээлүүд гарч нийгмийн ухаан, за улс төр судлал гэдэг одоо хуулиар явах гэж байгаа хүмүүс бол жишээ нь улс төрийн хичээлүүдийг нэмж авдаг. Тэгээд эхлээд хэл оюутан шиг кредитээ нэмэлтэй үзэх хэвээр хичээлүүдээ, сонирхсан хичээлүүдээ цаашдаа ирээдүйд одоо мэрэгжил хэрэгтэй хичээлүүдийг сонгоод үзээд яваад байна л гэсэн үг юм байна тий. Тийм ерөөс нөгөө Камбрижийн хөтөлбөр учраас яг ингээл нэг 6 үндсэн хичээлээ барьж авч байгаа л тэрүүгээрээс ингээл мэрэгчдэг байх нь л өгöd. Одоо энэ 9 дугаар ангиасаа эхлэх ёстой юм шиг байна тийм үү? Эхэлж болно. За 10 дугаар анги бол 11 дугаар анги бол бас яах хэрэгтэй хэлж өгье тий. Тэгье. За мэдээж 11 дугаар ангитай ирж байгаагаар хэдүүлээ төсөөлөл. Нэг бол 12 хамгийн хүнд одоо боломж нь хамгийн хүнд нөхцөл нь юу байх вэ гэвэл 12 дугаар ангидаа 9 дугаар ангиас 9 сараас орох гэж байгаа хүмүүс хэрвээ ирэх юм бол өнгөрсөн жилүүдийн дунд анги болон ахлах ангид буюу 9 нөгөө 10 11 дугаар ангид байсан дөнгийнхаа хуудсыг яамн дээрээс авна. За тэрийг болохоор одоо бүр ингээд манай яамч айгуу гоё юм онлайн орчинтай. Тэрийгөө шууд өөртөөхөө кодоор ороод өөрийнхөө гүйцэтгэлийг авч болно. За тэр гүйцэтгэлийг авчираад мэдээж англи монголыг авчирж өгнө биднэрт. Тэгээ англиг нь бид нэр Онтариогийн боловсролын яам руу явуул. За энэ хүүхэд маад элсэн суралцах гэж байна 12 дугаар ангиа. За одоо энэ дээр зөрүүг нь гаргаж өгөөч гэд. Тэнгүүд энэ 2 хичээлийг аваад энэ 3 хичээлийг аваад зөрүү найрлна. Тэгэхээр энэ 3 хичээл заашгүй танаа дээр үзэгдсэн байх хэрэгтэй гэдэг цаанаа шаардлага тавина. Тэгэхээр тэр шаардлагын дагуу нөгөө хүүхэд маань ирээд нэмэлтээр 3 хичээл юм уу 2 хичээл авч үзээд за тэгээд шууд 12 дугаар ангийнхаа хичээл рүү бүрэн шилжиж ороод 7 хоногт 3 удаа 2-3 цагаар хичээл юм. За тэгээд мэдээж англи хэл дээр орно. Тэгээд тэр үед ойлгохгүй тохиолдол гарвал яг манай 12 дугаар ангийнхаа хэл дутагдах магадлал өндөртэй байж болно шүү дээ. Тэгвэл ойлгохгүй байвал яг гэвэл тухайсан хичээлийн сэдвээр Монгол багш таны хажууд тусална гэж байна. Магадгүй одоо нөгөө физикээр би хоцорсон.
Монголынхаа одоо Монголын хөтөлбөрөөр сурж агаад би физикээс хоцорсон. Тэгснээр нөгөөх нь дахиад гадаад хэлээр ороод ирсэн чинь би мэдхгүй байх тохиолдол үгүйсэхгүй. Нэг бол бүр ойлгохгүй. Тэр үед битэд хэнэгэл зэрэг гэж байна. Би үнийг ойлгохгүй байна гэдэг одоо ам гармагц бид нэр за тэгвэл яг юуг нь ойлгохгүй байна. За энэ физикийн багш чамд туслана гэдэг. Тэгэхээр төрлөх хэлээр ойлгоод давхар англи хэлээр үзэж байгаа хүүхд бол хичээлээс хоцрогдохгүйгээр тэрийг тасралтгүй явж байгаа төгсөх бүрэн боломжтой. За хүүхдүүд маань цахимаар суралцсан гэдгийг бас хэлж өгье тий. Хоёрдугаарт гэх юм бол одоо энэ сонсож байгаа эцэг эхчүүд ч гэдэг юм уу дүүнер маань сонсож байгаа бол би одоо ингээ 10 жилийнхаа сургуульд сураад тэгээ давхар одоо энэ Royal Canada сургуулийн хөтөлбөрөөр суралцах хэрэгтэй юм болов. Эсвэл бүр шууд Канадад суралцж байгаа юм шиг бүх цаг зав хичээлээ энэ Royal Canada гэдэг цахим сургалтын зориулах хэрэгтэй юм болов. Яг яах хэрэгтэй гоё бас дэлгэрэнгүй хэлж өгвөл зүгээр юм болов. Тэгээ. За шууд нэг сүүлийнх нь асуултаас нь хэлээ. Хоёр сонголттой. Хэрэг үнэхээр өөрөө сахилга баттай байж болох юм бол 10 жилийнхаа сургуулиасаа гараад манай 10 жилийн сургуульд суралцах бүрэн боломжтой. За энэ дотроо бас дахиад олон сонголтууд үүсэж байгаа. Дотор байртай Вьетнам руу явж манай сургууль сурах. Одоо бүр ингээд гэрээс хол яваад өөрийгөө ингээд бүр сориод суралцах боломжтой. Нөгөөх нь болохоор Канадад байгаа манай сургууль руу явж суралцах боломжтой. За мэдээж төлбөрийн хувьд энэ бол харилцан ялгаатайгаа. За тэгэхээр бид нэр өнөөдөр яг санхүүгийнх нь асуудлыг шийдэж өгөнгөө хүүхдүүдэд боломж нээж байгаа учраас Монголдо байж байгаа хугацаанд 10 жилийнхаа сургууль сур энтхийнхаа Монголын ЕБС-тэй сур одоо сурж байгаа да. Нэмээд хичээлээ таарсны ар дээр бид нар дээр ирээд хичээлээ хий. Яг л хийх ёстой хичээлүүдээ бүгдийг хий, гэрийн даалгавраа хий, өөрийгөө дайчил гэдэг. За аль эсвэл хүүхдүүд бүр би өөрийгөө хангалттай дайчилж чаднаа. Та нарын тусламж хэрэггүй. Би бол одоо хэлний хувьд асуудалгүй байна гэж байгаа хүүхдүүд бол гэртээ онлайнаар бүрэн авах боломжтой. Энд бас зөвхөн цахимаар биш танхимаар ч гэсэн хичээллэх юм биш үү тий? Танхимаар нөгөө чадамгүй байгаа хүүхдүүдийг. Тийм байна. Боловсруучийн одоо багш нарын хувьд ярихад тий бас яг хамгийн чухал зүйл нь бас багш нар сургагч багш нар бол хамгийн чухал байдаг болоо гэж бодож байна. Тэгэхээр багш нарын ер нь яг хувьд ярил. За манай багш нар маань болохоор юу гэвэл ерөөсөө тэр Cambridge-ийн хөтөлбөрөөр суралцж байгаа, элсэн суралцж байгаа хүүхдүүдийн Cambridge-ийн хөтөлбөр дээр байгаа агуулгаар хүүхдийг бэлтгэхэд монгол хэлээрээ мэрэгсэн хүмүүс байгаа. Одоо хамгийн товчхондоо тэгж хэлж байна. Тэгэхээр монгол иргэд байх нь багш нар маань монгол хүмүүс байх нь. За шаардлагатай гэвэл гадаад багш нар байгаа. Яг үндсэн нөгөө англи хэлээр ярьдаг багш нар байгаа. Ялангуяа бизнес судлалын хичээл гэдэг хичээлүүд Cambridge хөтөлбөр дээр орж ирдэг. Манай хүүхдүүд Монголоос явж байгаа хүүхдүүд маань яг их нийгмийн ухааныг сонгох гээд байдаг. Тэгээ тэрэн дээр бизнесийн хичээлүүд нь бол англи хэлээр англи багш орно. Тэгэхээр нөгөө хүүхд маань шууд л ингээл энд Монгол юм сонсчихсан тэнд очиж шууд гадаадуудаа учрахгүй байх нь л да. Энд байж байхдаа хүртэл гадныхантай бас өөрийнхөө одоо хэрэгцээ шаардлагаасаа хамааруулаад одоо уулзаад хичээлээ хийх нь. За энэ хөтөлбөр яг Монголд хизэнээс эхэлвэ? Ер нь бол сонсож байгаагүй юм байна. Тэгээ ийм гоё боломж байдгийг ч гэсэн бид нэр мэдж байгаагүй юм байна. Тэгэхээр бас хизэнээс эхэлсэн бол за тэгээд хандах ёстой хүмүүс бас яаж хэрхэн хандах ёстой талаар хэлээд мэдээлэл өгөөд хэдүүлээ яриагаа өндөрлөе. Бидний ярилцах цаг өндөрлөх төгсөн байна. За тэгээ 3 жилийн өмнөөс бүр яг албан ёсоор эхэлсэн. Гэхдээ Royal Canada маань нэлээд дээр үед байгуулагдсан байсан. 7-8 жилийн өмнөөс байгуулагдсан. Би өөрөө нөгөө 2 хүүтэй. Тэгээд том маань одоо 3 дугаар курсын 20-тай залуу. За тэгээд надад өөр тийм хэрэгцээ гарч ирсэн. Хүүхдүүдээ гадагшаага явуулахад би яаж чадах вэ гэдэг. За тэгээд 2 хүүхдийн маань хувьд болохоор суур боловсрал, баг боловсрал маань Канадад авцсан. Тэгээд дунд нь энд ирэнгүүт ахлах сургуулаа Монгол төгсөөд тэгээд цаашаа явах хэрэгцээ гарсан. Тэгэнгүүт нөгөө явуулах гэсэн чинь би ч ингээд нөгөө айгүй олон асуудлуудтай эцэг эхчүүд тулгарна шүү дээ. Тэгэнгүүт ямар боломжууд байгаа гэсэн чинь миний 10 жилийн багш хүн маань одоо энэ сургуулийн захирал хийдэг. Тэгээд тэр боломжуудыг надад тайлбарлаж өгөөд за тэгвэл эхлээд би өөрийнхөө хүүхэд дээрээ туршилт хийсэн байна л да 2 хүүхэд дээрээ. Тэгэхээр нөгөө хүн тэгдэг штэ өөрөө яасан юм гэ тэ. Тэгвэл би өөрийнхөө 2 хүүхдээр туршилтаа хийгээд 2 хүн маань элсэн суралцаад энэ бүх боломжуудыг эдлээд явж байгаа учраас
зөвхөн манай хоёр үгээр зогсохгүй айгүй олон хүүхдүүд аваасаа гэж хүссэн учраас энтхийн одоо төлөөлөгч болёо гэдэг хүсэлт гаргаад тэгээ 3 жилийн өмнөөс эхлүүлээд хүүхдүүдийг зөвхөн Канадад биш Канадын ахлах сургуулийн дипломтой 13 жилийн боловсролыг эзэмшсэн. Тэгээ дүүцхүүц хэмжээний боловсрол аваад Герман руу явсан 2 хүүхдүүд. Тэгээ бусдууд нь болохоор Канад явсан байна л да. Тэгэхээр энэ зөвхөн Канадад очиж сурах юм уу гэдэг нь бас үгүй. Канадын ахлах сургуулийн дипломтой байх үед энэ хүн маань Америк руу, Европын холбооны улсууд руу, за Аз намхан далайн бүс рүү бас явж болдог байна. Маш том гарц гаргалгаа нэгдэж Тийм байна шүү. шүү дээ. Яг энэ ингэж удаан пассворттайгаар л гэж хэлэх айгүй дуртай. Бид 3 тийм боломжийг олгож өгсөн айгүй гоё хөтөлбөр. Тийм байна. Яг эцэст нь асуухад яг энэ Актемээр дамжаад энэ хөтөлбөрөөр дамжаад явцсан байгаа хүүхдүүд бол хэр их байгаа л одоо. Одоогоор яг 7 хүүхэд байгаа. 7 хүүхэд. Тийм. Яагаад өө 7х нь гэж хэлэх хүмүүс байхыг үгүйсэхгүй байх. Яагаад тэгэхээр тэр хүүхдүүд маань дандаа нөгөө өөрийн хүүхдүүд би хин нэгэнд нөгөө хотлоо амлалт өгөх хүсээг үнэхээр энэ үнэн юм уу гэдгийг бид нар яг өөрсдөө ингээд туршаад яваад тэг айгу одоо бол 3 дугаар курсын оюутнууд болцгооцсон хамгийн ихнийх нь. Тийм. Тэгэхээр 7 хүүхэд бол яг тоогийн хэлбэл 7 хүүхэд байгаа. За маш их баярлалаа. Баярлалаа. Зөндөө их баярлалаа. Одоо яг нэг хүүхэд залуучуудад маань манайхан чинь ер нь бол гадагш явах боловсрол эзэмших юм маш их сонирхолтой болсон. Ер нь багаас нь эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн тийм бодолтой болсон тий. Хүүхдүүдээ бас нэг гадаадд ийм боловсрол эзэмшүүлэх юм сонирхолтой болсон байдаг болов уу гэж бодож байна. За яг энэ цаг үед бол одоо яг хүүхдүүд нэг яах ихэ шийдээгүй ч юм уу тий ингээ бодоо байж яхахын цаг үед бол бас маш хэрэгтэй мэдээллийг бол бас өгч чадсан болов уу гэж найдаж байна. Тэгээд урилгын маань хүлээн авч үнэтэй зөвлөгөө хэрэгтэй мэдээлэл хүргэсэнд танд маш их баярлалаа. Баярлалаа. Маш баярлалаа. Баярлалаа. Үзэгч та бүхэн маань ч гэсэн Royal Canada High School-ээр бас дамжаад тийм маш олон ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломжтой байна шүү гэдгийг бид бүхэн хүргэхийг зорьсон юм аа. Өнөөдрийн зочноор доктор профессор Ундраг оролцлоо. За хамтаас үзэгчдтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөйд өндөрлөж байна. Маргааш цагт хэрэг уулзлаа. Тэр баяртай.